Чи минь сайн байна уу? Би чиний дээд оршихуй. Чиний гэрэл. Чиний мөн чанар. Чиний дээд би байна. Би үргэлж чиний дэргэд байсан. Чиний зүрхний гүнд амьдарч ирсэн. Би үргэлж хэмжээс бүхний дээрээс чамайг харж, ажиглаж, дэмжиж ирсэн. Өнөөдөр би чамд энэ загтлыг илгээж байгаа гол учир нь чиний сэтгэл уучлалын гэрэлд бэлэн болсныг илтгэж байна. Би чиний бүх аяллыг харсан. Мэдэж байгаа. Чи хэрхэн уйлж, шүн бүр өөрийгөө буруутгаж, яагаад надад ийм зүйл тохиов гэж асууж байсан мөч бүрийг би санаж байна. Тэр үед чи ганцаардсан, шархалсан байсан. Гэхдээ чи хизээч ганцаараа байгаагүй. Би үргэлж чамтай хамт чимээ аниргүйгээр чамайг хамгаалж, урагш алхах хүчийг шивнэж өгдөг байсан. Энэ бол миний үүрэг юм. Өнөөдөр энэ мөчид би энэ загтлаар дамжин хідэн түлхүүрийг чамд хэлэх гэсэн юм. Одоо бүх өнгөрсөн зүйлсээ сулал. Өнгөрснөө барьсаар байх нь өөрийгөө хамгаалах биш, харин ч шорон болгодог. Уур, гомдол, гэмшил, энэ бүгд хайр хүсэж байгаа шархнууд юм. Тэднийг хайрл, тэднийг тэврээд, хүлийн зөвшөөрөөд би чамайг ойлгож байна гэж хэлээрэй. Чи минь бүтээг уучил. Бүхний төлөө. Чи минь өөрийгөө уучил. Алдаа, эргэлзээ, зовцсон мөч бүрийн төлөө. Учир нь энэ бүхэн чиний өсөлт, чиний гэрэл рүү тэмүүлэх аяллаа нэг хэсэг байсан. Одоо чиний бусдыг уучлах цаг ирсэн. Тэд ч бас өөрийн шархаа дагаж чамшигл хайрыг ирж байсан. Тэднийг өршөө, тэгээд сулал. Чиний уучлал бол сул дорой байхын илрэл огтоосоо биш юм. Харин ч хамгийн өндөр хүчний илэрхийлэл гэдгийг чи мэдэж байгаа. Өнгөрсөнд гаргасан алдаа, айсан, буруу шийдвэрүүд чиний үн цэнийг бууруулаагүй. Харин ч энэ бүхэн чамайг илүү ухаантай, илүү хүчтэй болгосон. Чи бүхнийг давж гарч чадсан. Би чамайг хамгаалж, чиний дотоод хүчийг сэрээж байна. Заримдаа чи өөрийгөө буруутгаж, уурлаж, гониглож байсан. Тэр бүгдийг би мэднэ. Гэхдээ юу гэж чи мөч бүрт хамгийн сайнаараа байсан. Өнгөрснөө уучлж, өөрийгөө инэрч, хайрлаж эхлэх цаг болсон. Чи үүнийг хийх эрхтэй. Чи үүнийг хийх боломжтой. Чи үнэхээр гайхамшигтай. Чи чадсаар ирсэн. Чи өөрийгөө уучлж, тайвшрах эрхтэй. Өнгөрсөн бүх зовлон, бүх зовнил, уйгашруу, алдаанууд энэ бүгд чамайг сургасан, чамайг ухааруулсан, чамайг өсгсөн гэдэгт итгээрэй. Би чамайг ойлгож байна. Би чамд хайртай. Би чамайг хамгаална. Тэр бүхий л даваа нухчаа чамайг шархлуулсан ч гэлээ чамд өөрсдийн янз бүрийн хүч чадлыг өгсөн гэдгийг ойлгоорой. Одоо гүнзгий амьсгал аваад
буцаагаад амьсгалаа гарга. Амьсгал гаргах мөчтөө чи илүү хөнгөн, илүү эрх чөлөөтэй, зөөлөн, дулаан, тайван болсон байгааг мэдрээрэй. Чи хүчтэй, чи үн цэнтэй, чи гайхамшигтай. Би үргэлж чамтай хамт чамайг дэмжих болно. Ингээд чи чөлөөлөгдлөө. Чи хайр юм. Чи гэрэл юм. Чи бол би юм. Дээд биегээс чинь